Баян аймгийн засаг даргын тамгын газар малчин төлөөс хамтран бэлтгэн хүргэдэг шинэ Баян өнгөрийн төлөө цовруул нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. За тэгэхээр бид энэ удаагийн нэвтрүүлгээр орон нутгийн Баян өнгөр телевизийн бэлтгэсэн нэгэн нэвтрүүлгийг хүргэх гэж байгаамаа. Ингээд нэвтрүүлэгт анхаарлаа хандуулна. Хүн хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ гэрүүл эмдийн нөхөн сэргийх үйлчлэгэнд хамруулан тэдний чадамжид суурилсан боловсрол болгон нийгмийн үйлчлэгэнд тэгш хамруулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй гэр бүлийн гишүүдийг мэдээлэлээр хангаж чадварчуулах ажилд орлоготой нийгмийн идэвхтэй гишүүн болгоход төрөх хувийн хэвшил төсөл хөтөлбөрт холбон зөвчлөх зорилгоор байгуулагдсан Баянхангар аймгийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжүүлэх төвн 2-5 насны цэцэрлэгийн анги, 6-15 насны хүүхдийн сургуулийн анги, 16-24 насны мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн мэргэжил олгох үндсэн 3 ангитай нийтдээ 55 хүүхэд 18 ажилтан ажилчдтай үйл ажиллагаа явуулж байна. Яагаад анхлан бас энэ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан чиг үүрэгтэй байгууллага бий болгоё гэж бодож энэ ажлыг эхлүүлсэн юм бэ гэдэг талаас ярих. За энэ ажлыг яриад бас нэлээд урт удаан төвхтэй. Гэхдээ одоо хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцгийн холбоо төрийн өмсө агуулга 2001 онд байгуулагдсан. Тэгээ байгуулагдаад бид үйл ажиллагаа бол бас нэлээдгүй хугацаанд нэлээд ч их зүйлийг хийсэн байгаа. Одоо энэ аймаг орны нөхдүүд бидний хийсэн ажлыг ер нь тодорхой бас мэдж байгаа хамбалтаар дээр нэг нөхөн зэрэг төв байгуулсан. 4-р цэцэрлэг дээр нэг ангийг нээж ажиллуулж исэн. 3 дээр бас хэл сонсголгүй хүүхдийн нэг ангийг нээж ажиллуулж исэн. Тэгээд энэ их хугацаанд энэ ажлуудыг ингэж хийж явсаар байтал бид нар дээрээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцгийн холбоо өөрийн гэсэн байртай болох ийм асуудал одоо гişүүд тэргүүлжний дунд бол одоо тулгамдж исэн. Тэгээ ер нь байртай болъё гэж бид олон улсын байгууллагууд хандж ирсэн, орон нутгийн одоо удирдлагууч нэлээд хандсан. Тэгээ сүүлдээ одоо Нидерландын нэг иргэн 2007 онд одоо Баянхангар аймгаар ингээд жуулчилж явах үед бид уулзаад тэр хүнд көсөлт одоо өөрсдийнхөө одоо зорж буй ажлынхаа чиглэлийг танилцуулаад хийж байгаа ажлуудаа танилцуулаад ингээд көсөлт тавьсан ийм одоо хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг эцгийн холбооны нэг байртай болмоор байна. Тэгээ байр маань бас согтоороо нөгөө хүүхдүүд үйлчлэгээ үзүүлдэг ийм байрыг бий болгоё гэдэг ингээд яриад тэр хүнд одоо бүхэл үйл ажиллагаа танилцуулсан бидний хийсэн ажил тэр хүнд нэлээд таалагдсан. Тэгээд тэр хүн маань одоо та нарт би тусал дэмжнэ гэд тэгээ нутаг руугаа буцсан. Тэгээ зайлвал 2 жил чимээгүй байсан. 2 жилийн дараагаар бидэнд одоо бас туслах тийм чимээ ирсэн. Ягаад гэвэл энэ хугацаанд тэр Нидерландын иргэдийн одоо сэтгэлийн мөнгийг хандивын мөнгөийг цуглуулж ирсэн байна лээ. Тэгээ манад ирээд энийг энэ төв байгуулахад одоо тэр хүмүүсийн сэтгэлийн хандивын мөн бас манай энд одоо сайн дурын ажилтан байсан Майкл гээд залуу байсан. Тэр одоо бас Сидней эцэг эх нь Америкт өөрийн одоо тийм эцэг эхчүүд нь тийм урлагийн хүмүүс байсан. Тэгээд эцэг эхчүүд нь урлагийнхаа тоглолтыг хийгээд мөн манай энэ төвийг бас барихад хандив цуглуулж 7 сая гаруй төгрөг ирсэн байгаа. Тэгээд энэ олон улсын байгууллагуудын энэ дэмжлэг тусалцаа ороод ирэхээр танай орон нутаг одоо энэ чиглэлээр ер нь орон нутагтаа байгаа энэ хийж байгаа ажлыг ч одоо яаж дэмжиж идэг юм бэ? Дэмжиж байгаа бол одоо яаж дэмжих юм? Одоо энэ барилга барихад гишний хувийг оруулах юм. Та нар надад энэ бидэнд одоо энэ талаараа мэдээлэл өг гэсэн. Тэгээ би орон нутгийн удирдлагуудад тэр үед одоо амарснаа дарга, жаргал даргын тэр байсан. Тэднэрт одоо танилцуулаад өсөлтөө өгөөд их хурлыг гишүүд гэсэн. Ер нь би өсөлт өгөөгүй газар байхгүй. Одоо нийгмийн хамгааллын сайд Гандич хүртэл өгчээсэн. Ерөнхийлөгч Инх Баяргооч гэсэн ялан тоод чимээд явуулжсэн. Тэгээд нэг тийм чимээ айнаар муутай байсан. Тэгээд нэгэнд одоо гадаадын сайн санаа хүмүүсийн дэмжлэг орж ирэх гээд хахад орон нутгийг таг суугаад авах боломжгүй. Тэгээ энэ байдлаа дахин танилцуулж хагаад орон нутгаас нэг 20%-ийг гаргуулахаар болж орон нутгийн 33 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн байгаа. Тэгээ энэ байр маань өнөөдөр одоо бүтсэн болсон түүхтэй юм байна. Энэ байрыг одоо бид нар барих одоо гол санаа нь юу байсан бэ гэвэл энэ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд одоо тэдний эцэг эхийг л бид нар бас нийгмийн үйлчлэгэнд тэгш оролцуулах бодлогыг энэ төргөнд барьсан. Тэгээ энэ төвийг одоо барьснаар бол бид нэр өдөрт хүүхдийг одоо 8 цагаар авч ийн. Энэ 8 цагаар энэ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн ээжүүд маань эцэг эхүүд нь бас чөлөөтэй ажил хөдөлмөр эрхлэх тий одоо нийгмийн үйлчлэгэнд оролцох юм боломжийг хөл нээх ийм л зорилгыг олон төвшүүлжсэн. Тэгээ бид бол одоо өнөөдөр бол энэ төвийг байгуулаад 5 жил болж байна. 5 жил болох хугацаанд бол бас нэлээдгүй ажлыг энэ хүүхдүүдийн төлөө бид нар хийж үзтгэж байна л да. Одоо танай энэ төвд одоо хичнээн хүүхдүүд яг энэ урлаг соёлын арга хэмжээнд хэр мэдэж чадчихсан. Одоо жишээ нь дуулдаг хүүхдүүд хичнээн байна. Бүжиглдэг хүүхдүүд хичнээн гэх мэт. За манай хүүхдүүд ер нь бид нэр бол хүүхдүүдийг хөгжүүлэх зорилгыг тавиад өөрсдийн нас бие тэгэл нас биеийн онцлогт тохирол ер нь л хүүхдүүд манай ангийн одоо хүүхдүүд бол
дуулж чадах нь дуулна, бүжиглэн, шүлэг унших нь. Ер нь хоосон урлагийн юмгүй хүүхэд бол байхгүй. Өөрсдөө эр хэмжээнд бол ерөөс бүгд сурсан. Сагалти газраас хэтарэн шуугуулсаа сурн жолооргуулсээ гинга сурн жолооргуулсээ Сагалти газраас амгаа даран дуулсаа сүн жолооргуулсээ гинга сүн жолооргуулсээ гинга Сурагч энэ ламсран манай төвд 3 жил явж байгаа хөдөлгөөний бэрхшээлтэй хүүхэд харааны бас давхар бэрхшээлтэй. За энэ хүүхэд бол тэгээд өөрөө сонсгол хүлээлээ сайн хөгжсөн урлаг талдаараа бол илүү сайн хөгжиж маш гоё дуулдаг. Ламсран. За хэдэн настай? 10 настай. 10 настай. Энэ цэцэрлэгт миний хүү хэдэнээс явж байна? Хэр удаа явж байгаа? Хэднээс явж байгаа? 2 жил. 2 жил. За энэ хооронд миний хүү юу сурав? Баахан эрдэн ном дуушид суурлаа шүү. Тийм ээ. Өсгнүүдэн бол одоо нэлээд том өсгнүүд тогтоож эхэлж байгаа. За нэг өсгөнийхаа тэн агсан тогтооцсон. Багш нь хин гэдгийг Туул аав ээж нь хин гэдгийг маран чимэг төмөрч үзүр. За аав ээж нь ямар ажил хийдэг хүмүүс ээ? Нөгөө манай ээж туслах багш. За. Манай аав ачаач тийм шүү. За. Ачаач. Тэр хитаахтай өвчтэй юу? Игшгүй. Доороо дүүтэй. Мондөг байна тийм ээ. Ангийнхаа хамгийн татны найз нь хэн байна? Зулаа юм аа. Зулаатайгаа чи хэр удаа найзалж байгаа юм бэ? 2 жил. 2 жил найзалж байгаа юм. За. Илүү их гоё мундаг дуулдаг болоо том хүн болоод миний хүү ямар хүн болох вүлээ? Имж болно. За мундаг том имжлээрээ заа. Мундаг сайн имжлээрээ. За энэ манай ангийн хувьд бол 6-аас 14 насны сургуулийн насны хүүхдүүд явдаг энэ жилд нэг 20 гаруй хүүхэд хичээлж байна. За энэ манай хүүхдүүдийн бэрхшээл нь бол сэтгэхүй, хэл яриа, хөдөлгөөн, хараа, сонсголын бэрхшээлтэй. Сонсгол ийм хүүхдүүд байна. Хугацаанд явсан хүүхдээ гэхэд ямар хүүхдээ хамгийн богино хугацаанд явсан хүүхдээ ямар хүүхдээ за танай төвд явснаар хүүхдүүд ямар өөрчлөлтийг бий болгож чадчих вэ? За манай энэ хүүхдүүд бол хамгийн олон жил явсан нь бол нэг 4 жил, сүүлийнх нь бол бүтэн 1 жилийн хугацаанд амрагдж байгаа хүүхдүүд байгаа. За манай энэ төвд явснаар бол манай энэ төв бол мэрэгжлийн 2 совилогчтой мэрэгжлийн багш нар ажилладаг учраас нөхөн сэргээ хэмчилгээ, бариа цэцлийг бол тогтмол хийснээр хүүхдүүдийн эрүүл мэндэд бол мэдгэдэггүй сахис гардаг. За мөн хүүхдүүд энэ төвд хамрагдсанараа хамтарч тоглох, бие биендээ туслах, мөн эрүүл ахуйн дадлууд, өөртөө үйлчлэх эрүүл ахуйн дадлуудыг олж авдаг ийм сайн талбартай. Одоо жишээ нь танаа анхлан орж ирсэн хүүхэд өнөөдөр одоо за хоёр хүүхдийн жишээн дээр авч үзээ л та. Өнөөдөр юу хийгээ сурцсан байх жишээ нэг. Манайд орж ирсэн хүүхэд бол зөв хооллон, ор дээр гуцсан зөв сайхан эффект авчдаг. Найз нөхдөөгөө хамтарч тоглодог. Хоорондоо илэн далангуу бас ярилцах юм. Тийм одоо ярилцах буюу дохиогоорч ойлгоцох. Хамтарч ажиллах хэмжээнд болдог. Хөдөлгөөний бэрхшээлтэй хүүхэд ч гэсэн мөн ижил уншдаг болсон, мянга дотор жилеттэй болсон. Магадгүй зүгээр иймэрхүү хүүхдээ нөгөө нийгмийн харилцаанд ороод ирэхээр их эмзэглэх тийм талууд одоо анзаарагддгөө одоо гомдох тонох ч юм уу хин нэгний санамсаргүй хэлсэн болгоомжгүй үйлдэлээс болж уйлах нэг тиймэрхүү тохиолдлууд бас байх уу. Хөдөлгөөний бэрхшээлтэй хүүхдийг одоо тэгээд ер нь нийтэд
бүрэн ойлгодог байх хэрэгтэй. Хаач явсан бүрэн ойлгодог байгаасаа л гэж би бодож байна. Манай хүүхдүүдийг бас энэ тэнд явахад бас ойлгохгүй тийм тал байдаг юм шиг ажиглагдав. Яасан мөндөг юм бэ? Хэдэн настай? Настай. Чисээ ямар дуу дуусан бэ? Ирвэхэ дуу хин зааж өгсөн? Манай багш. Багш нь зааж өгсөн юм уу? Чи одоо экстра тексттэй байна уу? Экстра их тексттэй юу? Энэ их гоё юм бид сурч авч чадчихна уу? За. Энийг хэн бидээ? Одыг холлоо гэдэг. За хэдэн настай? 10. 10 настай юу? Тийм. Энэ цэцэрлэгт хэр удаа явж байгаа? Хэдэн жил явж байгаа минийх үү? 5 жил явж байгаа юу? Янжил хам хорлоо. Энэ хоёр сургууль ерөнхий боловсролын сургуульд нэг жил сурж агаад ирсэн. За тэгээд жирийн хүүхдүүд дотор сурахад бол эрүүл мэндийн хувьд бас жаахан бэрхшээлтэй байгаад эргээд энэ манай төвд ирж энэ жил сурснаар одоо бол ерөөсө 100 хүртэл цифрээ бүрэн тогтоогоод улмаар 1000 дотор нэг хасхыг бол алдаагүй боддог болсон. Бүх үсгээ нүдлээд уншиж чаддаг болсон. Уншиж бишиж чаддаг болсон. За ийм ихцтэй. Би Баянграмгийн Баянцгай сумын сэрсэн. Тэгээ Баянцгай сум аваад тэгээд одоо Баянгар орж ирээд 2 жил болж байна. Манай хүүхдүүд бол бүр багасаа ирсэн. Одоо 4 дахь үйл ажиллагаагаа явуулаад эднийх бол 4 дахь жилдээ л одоо орж байгаа. Манай хүүхдүүд бол бараг 4 жил явчихж байгаа. Жохоо имэржээс одоо компьютер дээр зургийг харахад бүгдөөрэнд нь байж байгаа. Одоо энэ занхаас нь том банд болцсон. Тий. Манай хүүхдүүд хэл ирэний л биш. Бэрхшээлтэй босд нь бол зүгээр. Тий. Одоо бол би чинь дохой занаагаар бол хүнд ойлгуулна. Зүгээр жирийнгийн 4-5 таа үгийг бол хэлнэ. Хэл яриа нь одоо бараг л хэлд бараг л орох гээд байгаа. Арай л орж чадахгүй л гээл. Эдний хамт олон бол үнэхээр сайхан хамт олон. Одоо энэ хүүхдүүдийг крем барган хүн тэгэл нэг яагаад ахгүй шүү дээ. Тэгэхэд бол өөрийнхөө хүүхдүүдээс бараг ялгалгүй л нэр хүний хүүхдгээд сайхан өсгөж, сайхан хүмүүжүүл, сайхан сургуульд үйлчлэгээнүүд хийхийг явуулдаг. Эцэгчүүд нь ч гэсэн сургууль семинар хийх зохиодог. Бид нэр бишгүүдэл юм хүмүүс ойлгуулж одоо нийгэм халамжийн тал хуулчлага, хууль дүрмийг цаг тухайд бид нарт баян хүргэж яадаг юм эсвэл бол хэм Тийм хөгжлийн бэрхшээлд хүүхдэд зориулсан төв одоо нэгсэндээ цэцэрлэг байхын давуу тал нь юу вэ? байхын давуу тал байлгүй яах вэ? Бид нэр дадаглал одоо ийм хөгжлийн бэрхшээлтэй хүүхчинд киптринч байгаа, суугаа байгаа, янз бүрийн байгаа шүү дээ. Тэгэхдээ ээж нь бол ажиллаа хийж чадахгүй заавал нэг хүн тэрийг харах болдог. Гэрийн нэг хүн заавал харж нэг хүн ажил хийх болдог. Тэгээ тийм учраас энэ байгууллага татаж ирээд өгчлөө бүтэн өдөр жингээд энд байж бид нар ороо 6 гэлтчлаасаа тараад ирэхэд мөн бид нартэй зэрэг тараал энэ хүүхч хүрээд чинь. Тэгэл өглөө бид нарыг ажилд явахаас өмнө машин очоод авчихна. Том боломжгүй айлынх нь хүүхдүүд юм. Машин очиж авчихад ороо эргүүлээд бид нарт ажилласаа тараал ирэнгүүт зэрэг хүргээл хүргэгдээл хүрээд ирнэ хашааны үүдэн дээр. За өнөөдөр Баянграмгийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төв үйл ажиллагаатай танилцаж явж байна. Тэгээд юу яг энэ үйл ажиллагаатай танилцаж явж байхад танд ямар санагдав? 처음 와봤는데 сайхан инээмсэглэн айгүй хөргөн мундаг
тийм сайхан хүүхдүүд байна. Хөгжимд олж байгаа хүүхдийг харж ингэ бодож зогсож илаа. Энэ чинь хичнээн одоо манай хөгжлийн бэрхшээлтэй байгаа боловч цаана маш IQ өндөртэй хүүхд байна. Ингээ хүүхдүүдээс маш илүү гэсэн бодол төрөж зогсож байлаа. Бүх төрлийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд байгаа гэсэн сонсон. Тэгээд энэ хүүхдүүд явандаа одоо ийм цагаан орчинд их сураа том болохоор их орондоо хэрэгтэй, өөрөө өөртөө хэрэгтэй, амьдралаа өөрөө удирдах чадвартай болоосаа гэдээ хараад өсөө зогсож байлаа. Зааж гисэн миний хөө. Манай ээж. Таны ээж нь зааж гисэн. Ээж нь ингэдгийг Манай жаргал. Анаа энэ хөгжлийн бэрхшээлтэй хөгжлийн төвд яваад анх одоо үүсгэн байгуулагдсаас нь эхлээд явсан. Одоо өдөө ботны ийм сайхан өсгөж хүмүүжүүлж байгаа энэ хамт олонд энэ сайхан хамт олон энэ хүүхдүүдийг асар хамгаалж байгаа энэ олон хүмүүстээ дандаа баярлж явдгаа илэрхийлье. Ингээд миний өгч одоо энэ ингээд их юм согохдоош ганцхан хараагүй биш ингээд зүрхний цоорхой эвэрхийгээд энэ тэнд бүхэл юм л байсан. Одоо энэ ингээр юугаар цэцэрлэгт явснараа тийм ээ боломжоор дүүрэн ингээд энэ тэндээс инженер ирээд тэгээд бүх юмдаа үзүүлж харуулад ингээд аюу их анхааран халамжиж асардаг энэ сайхан ажилтангууд дарга сувилагч гадна дотногоо тийм ээ бүх хамт олондоо баярлж явдгаа илэрхийлж байна. Одоо ер нь биеийн байдал бол хамаагүй сайн байна. Одоо миний өгч одоо ерөөсө бүх юм сайн. Одоо ерөөсө нүднээс бос бүх юм хэвээ. Одоо зөнгөд хараад орчих юм бол тэгээд бүхнийг чадна дуулна бүжиглэн хэлэхгүй ярихгүй үг байхгүй. Одоо муу хэлэхгүй гэчихэд хэлэх гээд байгаа шүү. Хэлэхгүй юу? Хэлэхгүй. Одоо ер нь ингээд би яг хүсэл тавихад энэ сум аймаг ингээд ер нь тийм ээ манай бүх удирдлагууд ард иргэдээ ингээд уриалахад одоо энэ хамт олон ч одоо ингээд хүмүүсийнх нь ажлын ачаалал хөдөлмөр хүнд одоо бүгдээр ингээд гардаж ажилтдаг та нар ч гэсэн одоо ингээд харж явах тийм ээ тэгэл ингээд дандаа гівтрээ баянга асаргаатай хүмүүсийг асардаг ажил хөдөлмөр нь амар хүнд байдаг байхгүй юу. Тэгээ нэгдүгээр нөөч болцоог нь жоохон нэмэгдүүлэх. Одоо ингээд цалин хөлс бас муу байдаг. Тэгээд хүүхдүүд анги одоо 3 болох хэрэгтэй байгаа юм. Одоо ингээд 2-оос тийм ээ 6 настай хүүхдээ одоо урд ангидаа байна. Тэгэж одоо бид сургууль цэцэрлэгийн хаар ингээд 3 ангилчаар ийм сайхан том байртай болгоход нь бас гүн туслаа үзүүлээсэ. Ард иргэд энэ засаг захиргааны байгууллагууд тийм хүсэл тавьж байна. Бүх эцэг эхчүүдийн холбооноос ч тэр бид нар ер нь тэгээд их юм сэтгэж явдаг бодож бид нар өөрсдийн боловцоо нөөс муу байх юм аа. Тэгээ ер нь ингээд хүн болох зүрх сэтгэлээсээ ханд өргөх тийм ээ сэтгэлээсээ гүн туслаа үзүүлээсэ гэж хүсэж байна. Манай цэцэрлэг доо мэсэ судабэгис манай бэгиш доо Мадагаши укла асунекис хай тутута нэгэн гасат гузута хайт гузвин цуцата нэгэн тата Баянгар аймгийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төвийн үйл ажиллагаатай танилцаж явж байна. Тэгээд эдний үйл ажиллагаатай танилцахад танд ямар хөө сэтгэлээс сэтэл төрөө? За маш сайхан сэтгэл төрж байна. Яагаад гэвэл зэрэг Баянгар аймагт байгаа энэ хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуучуудыг өсгөн хөгжүүлж байгаа энэ сайхан төвийн үйл ажиллагаатай танилцах завшаан өнөөдөр олдсондоо маш их баяртай байна гэж байна. Бүлгийн хувьд одоо хэдэн сэдэн насны хүүхдээ хүлээж авч байна? 1 наснаас 6 насны хүүхдүүд хүлээж авч байгаа. Энэ дандаа бэрхшээлтэй 5-6 настай хүүхдүүд нь бэрхшээлтэй хүүхдүүд байдаг. 0-1 насны хүнд архитекттэй ойр зургийн тэгэл одоо янз бүрийн бэрхшээлтэй хүүхдүүд байна.
Тэгээ энэ байгууллагч одоо байгуулсан өдрөөс нь өсөөлөл би ажилласан байгаа 5 жилийнхаа нүрийг үзэж байна одоо бүр хөгжлийн бэрхшээлтэй бүр хэвтрийн хүүхдүүд маш их ирдэ штэ. Маш ирдэг байхгүй. Тэгээ ер нь хэвтрийн хүүхдүүд их ирээл ерөөсөө тэгэл зарим нь суух нь суугаа явах нь яваал тэгээ цэцэрлэгтээ шилжүүлээл энэ төвд ер нь энэ бэрхшээлтэй хүүхдүүд гадуур их байсан юм байлээ. Тэгээд эцэг эхчүүд нь одоо чөлөөтэй ажил төрөлтэй явж тэгэл ар гэрийнх нь асуудалтай энэ төгснөрөө бол одоо хүүхдүүдийн авиас тэгэл одоо өвчрөн зовлон бүх юм нь одоо ер нь сайжирч байгаа шүү дээ. Тий. Ер нь яг энэ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажиллах бас нэг өөр арга барил шаарддаг байх л та. Манайх чинь 2 сүүлэгч ажилтны нэг багштай энэ баг бүлэг нь болохоор тэгээд дандаа нөгөө сувилга асарга тэгэл хооллуулж унтлах шээлгэж баалах тэгэл ерөөсө тэгэл барай заслаа хийн арчилгаагаа хийн тэгэл усанд оруулна тэгэл бүх юм ил хийн штт. Манай хүүхдүүд нь одоо энэ цэцэрлэгүүдээс нэг илүү давуу тал нь гэвэл одоо коктейл эмчилгээ. Коктейл эмчилгээг бол хүүхдүүдийн тархитлагаа үе хүнд удаасаа коктейл эмчилгээг бол одоо байнга өгч идэг. Тэгээд сүү ногоогоор бол одоо байнга тэгэл витамин зүйлт бол сайн хийн. Тэгээ өдөр тутамдаа барай заслаа өдөр тутамдаа эмчилгээг хийхлээр эдгээр ер нь сайжирч байгаа. Тий. Тэгээ гайгүй сайхан болсон хүүхдүүдийн цэцэрлэгийн ажлаараа явуулаад тэгэл дараагийн хэмжээр дахиад хүүхдүүдээ аваад тэгэл яваад байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг зөвхөн өдөр өнжүүлэх байдлаар хүлээн авах биш, тэдэнд хандсан эрүүл мэндийг сайжруулах, тэднийг хөгжүүлэхийн тулд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд эрүүл мэндийн нөхөн сэргийх үйлчилгээ, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн чадамжид суурилсан боловсролын үйлчилгээ, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн нийгмийн идэвх оролцоог дээшлүүлэх авьяас сонирхлыг нээн илрүүлэх үйлчилгээ, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг нээн илрүүлэх байршлыг тогтоох үйлчилгээ, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдтэй эцэг эхчүүдийг чадваржуулах, сургалт, уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулах үйлчилгээ, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдтэй эцэг эхчүүдийг төсөл хөтөлбөрт хамруулан бичвэл бизнес эрхлэн ажилдаа орлоготой болгоход дэмжлэг үзүүлэх үйлчилгээ, хүүхдэд ээлтэй сургалтын таатай орчин бүрдүүлэн тэдний эрхийг хамгаалах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгч байгууллага болон гадны хандивлагч байгууллагуудын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зэргээр үйл ажиллагаа цогц хэлбэрээр тогтмол явуулж байна. Одоо танай хүүхдүүдийн өмнө тулгамдж байгаа асуудал юу вэ? Танай байгууллага өмнө тулгамдж байгаа ямар асуудал вэ? Магадгүй танай багш ажилчдын хувьд тулгамдж байгаа асуудал гэж магадгүй л дээ. Манай ажил хүнд нөхцөлтэй иймэрхүү ажилтай байдаг. Манай цэцэрлэж явж байгаа хүмүүс хөгжлийн бэрхшээлтэй гээд ах юм ба яахгүй илүү ерөөс эднэр чинь ой ухаан сайж төрөний тоглож байгаа хөгжим тоглож байгаа хүүхд ч гэсэн тархитлагаа одоо янзын сэтгхүү хөгжүүлэх юмда янз сайн байгаа шүү дээ. Бэрхшээлтэй гэхгүйгээр хөгжих талдаараа илүү байд юм билээ цэцэрлэг хүмүүс чинь ийм хүмүүс чинь. Энэ байгууллагын төрийн бүс байгууллага санаачлалд зохион байгуулагдсан байгууллага юм аа. Энэ байгууллагачнараа хөгжлийн бэрхшээлтэй олон хүүхдүүдийн эрх ашигыг хамгаалж энэ олон хүүхдүүдэд маш их аж тусаа өгч байна. Нэгдүгээр тэгвэл. Хоёрдугаар тэгвэл энэ хүүхдүүдийн одоо анх одоо манай хүүхэд ороход энэ хүүхэд явж чаддаггүй, сууж чаддаггүй хэвтрийн хүүхэд байсан. Эднийг одоо асарч хамгаалахаас гадна совлож одоо эмчилгээ явуулж маш их сайхан болгож байгаа. Эрүүлжүүлж байгаа. Энд бид нар маш их баяртай байна. Тийм учраас энэ байгууллагын үйл ажиллагааг цааш 8 орон нутгаас дэмжиж одоо үйл ажиллагааг одоо улам доктортой явуулж ажил үйлчилгээний дэшний хотод одоо юу яамад 8 орон нутгаас л одоо сум орон нутгаас туслах нэмэлт байдаг тийм өгч юмэр байна. Тэгээ манай хүүхдэл одоогийн байдлаар маш сайжирч байгаа. Хэдэн настай энэ? Манай хүүхдэл 5 настай. Бүжил хам гэдэг. Зааш мундаг. Одоо бол ингэж бүрхэн хуучин бол хэвтэрд байдаг гэсэн юм байна шүү дээ. Тэгээ хуучин хэвтрийн байсан. Одоо бол зүгээр суун юм түшээд явна. Маш сайжирч мөлхөөд явна хаасаагүй. Тэгээ энэ төрөлтэй хүүхдүүд төрөөд энэ дотор яваад байна. Одоо юм хум дамжаад баг одоо юм түшиж мөлх явах гээд байгаа. Мөлхөж явахаас гадна одоо юм хум түшээ баг явах гээд юм өндөөгөө дамжаад мөлхөө явахгүй газар болоод байгаа. Удахгүй өөрөө явдаг болох хаа. Тий одоо удахгүй өөрөө явдаг болох гээд байгаа. Хамаагүй цэж явах ихтэй байх шиг даашаага суух гээд. Тий. За баярлалаа. За ингээс сайхан үйл ажиллагаа явуулж байгаа та бүхэндээ баярлалаа.
өдөр ийм хүмүүсийг нийгэмд нээлттэй болгоод хэн ч гэсэн хүлээн зөвшөөрдөг, хэн ч гэсэн хараад өрөөдөө тайлждаг энэ сэтгэл зүйн бий болгосны хувьд бол бас бидний авьяатай ажил бас байгаа. Энийг бас хэлэх нь зүйтэй байгаа гэж бодож байгаа. Тэгээ яг сургууль зүгээр миний энэ байдлаар хараад байхад бол бас энэ хүмүүстэй ажиллах боловсон хүчнүүд үнэхээр дутагдaltaй. Одоо ингээд сургуульчин зайлуул одоо нэг анги гэтэл 30-40 хүүхдээ гэж шин. Тэгэхээр тэрний дунд нэг 2 хүүхдээ явахаар тэр багш ачаал даахгүй шин. Тэр 2 хүүхдээ хүн нөгөө 30-40 хүүхдээ гэх хүн айгүй хэцүү. Тийм учраас зүгээр энэ Монгол улсын хэмжээ засгийн газрын мөрөгдлүүд одоо аймаг болгон тийм хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төв барина. Одоо сургууль органы дэргэд нэг 2 анги нээж нөхөн сэргийг тусгай үйлчлэг үзүүлэх юмуд бий болгоно л гээл мөрөгдлөлд орцсон л байд юм л. Тэгвэр энэ зөвхөн хэрэгжиж идэг юм бол хэрвээ тэр нь хэрэгжиж ирэх юм бол энийг дагаад боловсон хүчтэй бэлтгэх байхаа гэж харж идэг л байна. За манай хувьд бол одоо улсын хэмжээнд бол ангадаг шиг төв барьсан байгаа. Одоо тэгэл маш агц дэвсэлтэй. Тэгээд манай төв бол бас зөвхөн одоо биднэрт манай төрийн сонгуулийн нэг нүүр царай болж байгаа гэхийн хажуугаар бас орон нутгийн нүүр царай болж л байна. Ер нь энэ тэндээс ирж байгаа дотоодын хүмүүс тэгэл энэ өөр аймагуудаас ирж байгаа энэ хүмүүст байнга л одоо манай хараар туршлага судалж надтай уулзаж одоо зарим нь утас жирэмсээр яриад байнга зөвлөгөө авч явах юм байна шүү дээ. Тэгэхээр л одоо бид нар бол бас улсын хэмжээнд бол бас тодорхой хэмжээний том ажлыг хийчихжээ гэж бид бас заримдаа өөрсдөө бахарч суудаг байхгүй манай төрийн сонгуулийн. Тэгээ хүн болгон одоо бас ийм хүмүүсийн төлөө сэтгэл зүрхээ гаргаад ажиллаад ингээ явах юм бол бас нийгэмд маань бас аятайхан уур амьсгал болох ийм нөхцөл болцоонд бүртгэл ёстой. Энэ бол зүгээр яг манай төрийн сонгуулийн бол энэ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн ажил манай төрийн сонгуулийн ажил гэж. Ганцхан манайх биш үү. Энд хүн болгон одоо төрийнч бай, тэр хувьч бай, хувийн бизнесменч бай бүгд л одоо оролцоогоо нэмэгдэл ийм хүмүүсийн төлөө сэтгэл зүрхийг нэгтгэж ажилламаар санагдаж байдаг байхгүй. Тэгээ манай энэ үе одоо удирдлагууд бас бидэнд нэлээ тусалдаг л та. Бас юм хэлээд ороход бол бас ямар ч байсан нааштай өгөө дэмжээд ингэж өнөөдөр ч гэсэн бас орон нутгийн дэмжлэг өгөөд энэ үйл ажиллагааг доктортой явуулж яах гэдэг чинь сайн л ойлгож байгааг шинж байгаа байхгүй тий. Тэгээд одоо цаашдаа бас улам бидний ажлыг бас наривчилж ойлгоод тэгээд хамтарч ажиллах байх гэдэгт бас итгэлтэй л байдаг. Цаашдаа Баянхонгор аймгийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хөгжүүлэх төв нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг нийгэмшүүлэн амьдралын зөв дадал хэвшил бүхий биехэн болгон төлөвшүүлж хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн мэдээлэлд хөгжил оролцооны загвар төв болохоор зарим ажиллаж байна. За хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн төлөө бүгдээрээ нийгмээрээ за гэж хэлцгээе. Баянгор аймгийн засаг даргын хамгийн газар малчин төлөөс хамтран бэлтгэн хүргэдэг шинэ Баянгорын төлөө сурвалж нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар үзэгч та бүхэнд хүргэлээ. Ингээд дараагийн нэвтрүүлгээр иргэн уулзтлаа түр баяртай.